Топ ноц лимон булаа. За өнөөдөр гэрээ нөхцөлд өнөртөө бас хийж үзцгээе. Окей. Ноотнууд авцсан байгаа юм. Ирэх гэж нэлээд удаад нэлээд хүлээлсэн. Энэ бас бай. За энд ингээд бас нэг юм бай. Ингээд бас бай. Ванила бай. Этанол гэдэг энэ алкогол. Өнөртөө бас 60-70% энэ эзлэн үлдсэн нь бүгд нөгөө нот тоснууд нь орж байгаа. Танаас харуулж зорилгоор ингэж. За би одоо ингээд тэр нөгөө 70 эргээр алхачгүй нэг юм. 70 эрг нөгөө сэрүүн салхи. Ер нь тийм мэдрэмж төрүүлэхээр өнөртөө бас хийх гэдэг байгаа байхгүй. Тэгээд энэ чинь ингээд нотууд нэгээ бичсэн. Ер нь энийхээ дагуу хийх гэсэн. За тэгээд эхэлцгээе. Манта зүгөө байгаа. Өөрөө орц. Ер нь тэгээ анхны хэмжээнд тэгээд болох байлгүй дээ гэдэг шиг. Окей. Ер нь цаашдаа ингээд өнөртөө усаа хийгээд өөрийн гэсэн өнөртөө усны брэндтэй болъё гэж боддог та. Окей. Хийгээ сурж шүү. Чинээс хоёр тусал. Бүр янз өнөртөө биш. Өнөртөө ус хийж үзье гэсэн хүмүүс болоод дараад цог байгаараа. Ванила болохоор энэ чинээс. Ванила яагаад юм гоё юм? Ванила хоёр тусал. Өөр 10 жилийн хиймдээ муу байсан шүү. Одоо ингээд хүн найруулаа сууж байдаг юм бэ. Нотнуудаа хийгээд дуусчлаа. Алкогол гэж спирт. Энэ бүр 99.5% спирт. Оо яа. What the fuck? Яа sorry. Жоо муухай хийцтэй. Өөртөө энийгээ хийшээ. Эхний хэлж туршилт юм жоо. Багаар хийгээд гоё гэж бодсоо. 30 мг аа хийцтэй. Гад 3-5 даа хийж үзсээ. Нэг 50 шууд хойдог тийм машин байдаг байхгүй юу? Тэрийг мөнгөд олж авнаа. Хүчтэй үнэрийг дарахын тулд тийм цэвэршүүлсэн юм ус ашигладаг байхгүй юу? Би тэрийг болон захиалсан гэж бодсон чинь савын захиалсан байлээ. Сайн уншихгүй шопинг хийдгийн гай авахгүй. За савлганы ажилд орцгоо. Манайха энэ жижиг үнэртэй усны сав зарж байгаа шүү. Хүлээд гараад тэрэлж мэрэлжтэй нэг хоног ингээд явсан гэдэг юм. Тийш усаа хийгээд аваад явчих зүгээр л том ус авч явж байгаа юм байна. Дараагийн удаа бэлэмиг авч авах нэг туршлагатай үзье да. Усаа хийжлээ 30 мг хийгээд 10 ингээд саварчлаа хамаарлыг үнэрлээ. Энэ гэхдээ анхтыг гэхдээ амар гоё 10-аас 8 оноо. Вау. За тэгээ манайха дараа яг ямар мэдрэмж төрүүлэхээр яг ямар үнэртэй ус хийх вэ? Доор комент хэсэгт бичээрэй. Дараагийн амжилтаар хийцгээе.